За, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 34-р зүйлийн 34-ийн 8-ын нэгд хэсгийг хохирогч бичгээр хүсэлт гаргасан эсвэл улсын яллагдагч түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч хүсэлт гаргасан бол анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулна гэсэн байгаа юм. Өмнөх одоо мөрдөж байгаа хуулиар бол ингэж эзэн бие субъектив талыг дурдж өгөөгүй байсан. Одоо чинь яллагдагч түүний төлөөлөгч өмгөөлөгч хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулна гэсэн байгаа. Хохирогчийг оролцуулна. Тэр энэ гарцаагүй оролцуулах ёстой юм шиг заалт болчоод байна л да. Энэ зарим хэрэг дээр хохирогч одоо ерөөсө яллагдагчийг харахыг ч хүсэхгүй сэтгэл зүйн хүнд байдалд байгаа үед зүгээр хуулиар үзүүлж байгаа дарамт юм шиг ойлгохдохгүй юу. Оролцуулна гэсэн байгаа учраас зарим өмгөөлөгчдийн зүгээс энэ бол заавал оролцуулах ёстой гэж тайлбар хийх үедээ магадгүй хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан ийм заалт болох үе. Тэрнээс зүгээр өмнөхөр нь үлдээчих болохгүй юу? Өмнөхөр нь үлдүүлж болохгүй гэж байгаа бол хохирогчийг оролцуулна биш оролцуулж болно гэдэг засвар хийж болохгүй юу? Ийм асуулт байна. За хариулт өгье Алтан гэрэл сайд. Хохирогч өөрөө шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байвал за тэгээ үүнийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч өөрөө хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч өөрөө хүсэлт гаргасан бол заавал оролцуулах утгыг энд байж би оролцсноо. Би хохирсон хүн. Ийм учраас би шүүх хуралдаанд оролцож өөрөө яаж хохирсон тухайга гэмт хэрэгт өөрөө ямар ирэх шиг зөрчигдсэн тухайга би болон миний өмгөөлөгч нь бол одоо миний үйлчлүүлэгч гэдэг юм уу төлөөлөгч нь бол миний төлөөлж байгаа этгээд энд бол оролцох хүсэлтэй байна гэвэл энийг бол заавал оролцуулах тэр үүргийг л журмалж байгаамаа. Хүсэлт гаргахгүй тохиолдолд энэ шүүх хуралдаанд нь оролцуулахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл сая мөнх хөлслөн гишүүний хэлж байгаа санаа зовнил харин яг бид бол хууль зүйн техникийн хувьд энэгээр хангагдаж байгаа гэж үзэж байгаа. Үнэхээр шүүх хуралдаанд өөрөө оролцохыг хүсэхгүй оролцмааргүй байгаа. Гэмт этгээдийг хармааргүй байна, шүүгдэгчтэй би уулзмааргүй байна. Нэг танхимд байтгаа нэг дор баймааргүй байна гэдэг ийм хүсэл тавьбал үгүй ээ. Заавал оролцох ёстой гэж ингэж албадаж болохгүй. Харин өөрөө оролцно гэсэн хүсэлт гаргасан бол үүнийг хязгаарлах ёсгүй гэсэн агуулгаар орж байгаа. Тэгээд яг хэлж байгаа мөнх хөлслөн гишүүний санаа зовнилын агуулгыг бид үүгээрээ зохицуулж хүний эрхийг хангаж байгаа л гэж ойлгож байгаа.